Хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг энэрнгүү бидний Бурхан Аав минь, Бурханаас холдон гэм нүгэл дунд амьдарч байсан бид бүгд Бурхан таны уур хилэн болон шүүлтийг авахд зохистой нэгэн байсан ч Бурхан та биднийг агуу өршөөлөөр өршөөснөөр Есүс Христ бидний авах ёстой байсан хараал болон шийтгэлийг бидний өмнөөс авч эзний урсгасан тэр үнэт цусаар бидний гэм нүглийг мөнхөд угааж өгөөд цаашид шүүлт болон хараалыг авахгүй болгож өгч ямар ч зөвхт үйлсгүйгээр биднийг аварч өгсөн таны агуу нэгүсэлд баярлалаа. Энэ цагт эзний үнэт цусаар залилтыг авсан бид бүхэн эзний өмнө хамтдаа цуглан эзний агуу хайр болон нэгүслийг магтан дуулж эзний үгийг сурж эзэн тантай хамт ариун сүрэг дотор нөхөрлүүлж байгаад үнэхээр их баярлалаа. Энэ цагт ч эзэн та бидний дунд хамт байгаад итгэж байна. Бидний хүн тус бүрийг та ажиглан хараад Бурхан та өршөөлийн мутраараа бид бүгдийг зууран барьж өгнө. Эзний хайр болон үг ариун сүнсний хүч чадлаар биднийг илүү ихээр зууран барьж өгөөд бид Бурханы хүүхдээр ичих зүйлгүйгээр амьдарч чадхад эзэн та биднийг илүү бүрэн төгс босгон байгуулж өгч бид үлдсэн амьдралдаа Бурханы хүүхдээр зохистой амьдарч чадхад удирдах өгөөрэй. Бидний дотор одоо ч гэсэн Бурханы хайрыг үннээс ухаараагүй хүн байгаа бол сэтгэлийг нь та нээж өгөөд Бурхан та өөрийн агуу гайхалтай нэгүсэл болон хайрыг чин сэтгэлээсээ ухааран мөн ам болон мөнхийн найдварыг бас олж авч чадхад та нэгүслээ буулгаж өгөөрэй. Орон даяар байгаа манай чуулган дэлхийн олон чуулганууд хүнд хэцүү байдал донд итгэлээ сахин сайн мэдээг тарааж байгаа бүхий л ахын дүүст эзэн та өөрийн үгээ ариун сүнсний хүч чадлаараа хамт байж өгөөд эзний сайн мэдээг зоригтойгоор гэрчлэн олон төөрсөн сүнснүүдийг эзэн тань руу удирдан авралт хүргэхэд Бурхан та өөрийн агуу тэр үйлээ тэднэр дамжуулан гүйцэтгэж өгөөрэй. Цаг үе тутамд хэрэгтэй үгийг бидэнд өгч бидний явах ёстой замыг зааж өгдөг эзэн минь энэ цагт ч бидэнд илчлэхийг хүссэн өөрийн үг, өөрийн ариун хүслээ бид бүхэнд илүү ихээр мэдүүлж ухааруулж өгч эзэн таны үг ариун сүнсний хүч чадлаар бид бүхэн илүү бат болоход та тусална уу? Бид үлдсэн амьдралдаа Бурханы үгэн дотор эзний ариун хүслийг даган амьдрахад дутах зүйл байхгүй байхаар удирдах өгөөрэй. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Магтан дуулах болно.
Библийн дуулал ном дуулал 1-р бүлгээс харцгаая. Дуулал 1-ийн 1-ээс 6 хүртэл удаахнаар хамт уншия. Буруу хүний зөвлөгөөгөөр явдаггүй, бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын суудалд суудаггүй хүн ёроолтэйе. Эзний хуулийг тэрээр багтаж, энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана. Урсгал усны дэргэд тарьсан мод адил, ургацын цагт үржимсээ гаргаж, навчис нахиан үл хатах адил, альва үйл нь түүнд амжилт авчирна. Саар буруу хүмүүс харин өөр агаад, салхиар ялгагдах тарианы хальс мэт. Бурууг үйлдэгч хүмүүс шүүлтээс тэнд зайлахгүй. Бузар нүгэлт хүмүүс зөвхтийн чуулалд зогсохгүй. Зөвхтийн замыг эзэн мэддэг, буруутын зам сүнэж мөхдөг. Дуулал 1-р бүлгийг байн уншаад байх юм бол автоматар цээжлэгдэнэ. 1-ээс 6 хүртэл 6 ишлэл учраас цээжилж чадна үсттэй. Цээжлээд зогсохгүй энэ үгийг сэтгэлдээ сийлээд бясалгаад энэ үгийн утга учир юу вэ гэдгийг бодоод Бурхны үгийн дагуу амьдрах хэрэгтэй. Дуулал номон дээр олон залбирал байгаа, итгэлийн өчил гарч байгаа, мөн гэрчлэл байгаа. Бурхны хүслийг тушааж байгаа олон төрлийн үгүүд дуулал номон дээр байгаа. Дуулал номны дийлэн хэсгийг Израилийн хаан Давидын бичсэн үгс гэж боддог. Давид эхлээд бол аавынхаа хондийг хариулдаг байсан. Хойноо хайрлаж халамжилдаг байсан шиг Бурхан миний сүнсийг хайрлаж халамжилдаг юм байна. Түүнийг мэдэрч дуулал 23 дугаар бүлгээс харах юм бол эзэн бол миний хончоон. Надад дутах зүйл үгүй. Ургамалт бэлчээрт намайг хэвтүүлж, усны дүлгөөн тийш намайг хөтлөн гэсэн. Хонь хариулах явцдаа өөрөө хоньыг яаж хайрлаж байсан шиг Бурхан өөрийг нь тэгж хайрлаж, хамгаалж, удирдах байдаг юм байна гэдгийг бодсон байгаа. Магад баавгай ч юм уу, чон ч юм уу, арслан ч юм уу хурж ирээд хургийг нь аваад явах юм бол Давид айгаад зүхтаагүй, харин араас нь хөөж очоод арслан баавгай тэр чонтой тэмцдэг байсан гэж байгаа. Тэгээд тэр арслангийн амнаас, баавгаан амнаас хургаа авардаг байсан гэж байгаа. Зөвхөн Самсон л арслантай тэмцэлцсэн юм биш ээ. Тэр хөвгүүн болох Давид ч гэсэндээ арслан баавгаатай тэмцэж ялж байсан. Бурхан түүнийг хамгаалж өгснөөр. Дараа нь Давид дайны талбар дээр гараад Филистийн жанжин болох Голиат Израиль руу хандан Бурхныг харааж, Бурхныг доромжилсан тийм үгсийг урсгахад Саул хаан дээр очоод би Голиаттай тулалдъя. Тэр балчир хөвгүүн болох Давид ч үү дээ. Давид тухайн үед залуу балчир байсан.
Голиат харин баг залуугаас цэргийн жанжин байсан. За тэгээд авраг биетэй хүн байсан. Өндөр биетэй мангас шиг амтан байсан. 6 хуруутай. Мангас шиг тийм дүр төрхтэй хүн байсан байгаа. Өмнөө барьж аваа бамбайн хүртэл үнэхээр том хэмжээний бамбаатай. Израилийн ард түмэн түүнийг хараад бол бүгдээрээ айн сандарцгааж байсан. Тулалдах хүн нэгч байгаагүй. Харин Давид Саул хаан дээр очоод тэр Голиат Бурхны цэргийг доромжилж байна. Би түүнтэй тулалдъя. Гайхалтай байгаа үстэй. Тэгээд Саул хаан за чиний эр зоригийг бол үнэлж байна. Гэхдээ чи болохгүй. Тэр Голиат бол хүчрхэг жанжаан баг залуугаас сургагдсан хүн түүнтэй тулалдах хүн байхгүй. Гэтэл Давид үгүй. Би эцгийнхээ хондийг хариулдаг байхад Арслан баавгаа ирээд хургийг маань аваад явхад би араас нь хөөж очоод довтолж түүний амнаас хургаа авардаг байсан. Хэрв над руу дайрвал би сахлаас нь шууран авч цохиж алдаг байсан. Тэмцэлддэг байсан. Бурхан баавга Арслангийн амнаас намайг аварсан шүү дээ. Энэ Голиатоос ч гэсэндээ намайг аварч өгнө гэдэгт нь би итгэж байна гэсэн. Тэгэхээр Давид хонь хариуланга хоньдоо хайрлах сэтгэл. Тэгээд түүнээс Бурхан өөрийг нь хайрлаж байгаа тэр сэтгэлийг мэдэрч Бурхан өөрийг нь хамгаалж сахин хамгаалж байсан шиг өөрөө хоньдоо тэгж хамгаалж ирсэн. Бурхан өөртөө хамт байгаад итгэсэн байна. Тийм туршлага байхгүй байсан бол Голиатын өмнө гарч зогсож чадахгүй байх байсан. Эцэст нь Давид гүлгэр чулуу хонь хариулахдаа одоогоор л чавхтай адилхан зүйл байгаа. Чулуу хийж ягаад чавхддаг. За тийм зүйлээр 5 гүлгэр чулуу кармалчихсан. За тэгээд дүүгүүрээ авчихсан. Тэгээд дүүгүүрээ эргүүлээд гарсан байгаа юм. Голиат магадгүй тэгсэн байх. Хөөе хүүхдээ. Чи яах гэж гарч ирв? Одоо яах гээд байгаа юм? Хөөе. Гэтэл би чиний доромжилсан Бурхны нэрээр гарч ирлээ. Бурхан өнөөдөр чамайг миний гарт таслах болно. Голиат харж яснаа тулалдах хүн нэгч байхгүй болохоор ингэж хүүхэд хүртэл явуулж байгаа юм болов? Ямар зоригтой хүүхэд вэ? Гэтэл би өнөөдөр чамайг тастаад окторгын шувуудын хоол болгоно гэдэг. Давид тэр дүүгүүртээ нэг гүлгэр чулуу хийгээд тэгээд эргүүлж байгаад гардаг. Голиат энэ одоо яах гээд байгаа юм болоо гэд харсан байх. За тэгээд Давид шиддэг. Тэр гүлгэр чулууг Давид шидсэн ч жолооч нь хэн байсан бэ? Бурхан байсан. Голиатын духанд зоогдсон. Хичнээн авраг бихтэй хүн байсан ч туханд нь чулуу зоогдож байхад тэсэж чадахгүй хошоо ундаг байгаа. Давидын гарт илд байгаагүй болохоор гүйж очоод Голиатын илдийг суглаад толгойг нь тасддаг. Голиатыг тэгж алсан. Гайхалтай үйл явдал болсон биз дээ. Тэр өдөр Израильд агуу ялалт бий болсон. Давидын ялалт, Израилийн ялалт болсон. Магадгүй улс орон даяар энэ үйл явдлын тухай сонссон байх.
Тиймээс дараа нь Давид Израилийн хаан болдог байгаа. Мэдээж Давид удахгүй ирэх Есүсийн дүр төрхийг харуулж байгаа. Давид хонь хариуланга олон зүйлийг мэдэрсэн. За бас ихч юм цуглуулсан, хөгжимч тоглодог байсан, дуу дуулдаг байсан, шүлэг бичдэг байсан. Тиймээс дуулал номон дээр олон шүлгүүдийг Давид бичсэн байдаг шүү дээ. Тиймээс дуулал номон дээрээс харах юм бол Давидын дуулал гэд хаалтан дотор бичсэн байдаг. Энэ дуулал номон дээр бичигдсэн байгаа үгсээр дамжуулан дуулал номны сургамжийн талаар хамтдаа бодож үзнэ. Дуулал номон дээр байгаа агуулга бол өмнөх цагт бас хэсэглэсэн байгаа. Өнөөдөр дуулал номны хамгийн урт дуулал 119 дугаар бүлэг тийм ээ. Тиймээс дуулал 119 дээр гарч байгаа үгнээс өнгөрсөн цагт ч гэсэндээ нэг хэсгийг хэлсэн байгаа. Дахин бүгдээрээ бодож үзье. Дуулал 119-ийн 92 дугаар ишлэл байна. Дуулал 119-ийн 92. Хамт уншия. Таны хууль миний баясгалан байгаагүйсэн бол зовлон зүдүүр дотроо би мөхөх байлаа. Мэдээж энэ дуулал 119-ийг Давид бичсэн байгаа. Давид Израилийн хаан болсон ч гэлээ түүний амьдралд маш олон зовлон байсан байгаа. Мэдээж Давид Бурхны өмнө буруу зүйл хийснээр сахилгажуулагдсан зүйлсч байгаа. Мөн Бурхан Давидыг дасгалжуулахын тулд олон зовлонг бас өгсөн байгаа. Израилийн анхны хаан Саул уг нь Израилийн хаан. Гэтэл Израилийн эмэгтэйчүүд ингэж дуулалдаж байсан. Саул мянгыг Давид түмийг алав. Өөрт нь мянгыг хамааруулад Давидэд түмийг хамааруулж байсан болохоор дургуун хүрсэн байгаа юм. Одоо түүнд Давидэд хаанчлал дутуу байх шив дээ. Хаан судлаа Давидэд алдчих үе дээ гэсэн тийм айдсыг мэдэрсэн байгаа. Тэр үеэс авахуулан Саул Давидэд дургуун хурж Давидыг алах гэж хэд хэдэн удаа жад шиддэг шүү дээ. Давидыг байн алах гэж араас нь хөөцөлдөж байсан үйл явдал болдог. Тиймээс Саулаас зогтож энэ тэрнгээр хөөгдөж явангаа зарим үед Израилийн дайсан болох Филистэд хүртэл явж очоод Израилаас урвж очоод үнэхээр бодохын аргагүй доромжлыг амссан, их зовлон амссан. Хэд хэдэн удаа өөхөх шахсан. Бурхан хамгаалж өгөөгүй байсан бол Давид хэдийнэ өгчих байсан. Саул хаан цэргүүдээ дагуулan Давидыг алах гэж байн гараас нь хөөцөлдсөн. Түүнд олон зовлон байсан. 1-р Самуэль номон дээр тэр үйл явдлууд бичигдсэн байгаа. Түүний дараа Бурхан Саулыг өхүүлээд Давид Израилийн хаан болж Израилийг захирж байх үед
Бас ямар үйл явдал болсон бэ? Давидын хүү Абсалом байна. Нэр нь Абсалом шүү дээ. Абсалом. Бас их сонин нэртэй. Абсаломын дүр төрхөн ч гэсэндээ сайхан байсан гэж байгаа. Абсаломын тухай олон үйл явдал байгаа. Гэтэл өөрийнхөө эцэг болох хаан Давидыг хөөж өөрөө Израилийн хаан болох гэдэг байгаа. Тийм болохоор ард түмнийхээ сэтгэлийг хулгайлж өөрийн талын хүмүүсийг бий болгодог. Тэгж байгаад эцэст нь бослого дэгдээгээд тэгээ Давидыг хөөж явуулдаг. Өөрийнхөө Абсаломд хөөгдөж гараад ордноосоо гараад зогтдог шүү дээ. Тэгээд олон зовлон бас амссан байгаа. Мэдээж дараа нь Бурхан Абсаломыг өхүүлсэн байгаа танд. Давид олон зовлон болон сорилтыг амссан. Давид мэдээж буруу зүйл хийснээр авсан сахилгажуулалт байгаа. Мөн Бурхан Давидыг дасгалжуулахын тулд олон зовлон бас түүнд өгсөн байгаа. Гэтэл сая бидний уншсан дуулал 119-ийн 92 дээр гарч байгаа үгийн дагуу таны хууль миний баясгалан байгаагүйсэн бол зовлон зүдүүр дотроо би мөхөх байлаа. Таны хууль гэсэн байгаа. Энэ 10 хууль юм уу? Библиэлд гарч байгаа тэр хуулийг яриаггүй. Энэ хууль гэж байгаа нь Бурхны үгийг нийтэд нь хууль гэж хэлж байгаа. Эзний үг миний баясгалан байгаагүйсэн бол Давид олон зовлон, олон нөхцөл байдал донд Бурханд л найдаж Бурхны үг өөрийнх нь сэтгэл дотор тайтгарал болон баяр хөөр болж исэн. Эзний үг миний баяр баясгалан байгаагүйсэн бол зовлон зүдүүр дотроо би мөхөх байлаа. Олон зовлон байсан боловч эзний үг байсан болохоор зовлон донд тайтгаруулагдаж эр зоригийг олж авч баяр хөөртэй болж байсан. Тэр зовлонг сайн ялан дийлж чадсан байгаа. Тиймээс Христэд итгэгчдийн итгэлийн амьдрал дундаж гэсэндээ олон зовлон байгаа. Бид Бурхны өмнө буруу зүйл хийснээр авж байгаа сахилгажуулалт, сорилтч гэсэндээ байгаа бас зовлонч бас байгаа. Итгэлийн амьдралаар амьдрах явцад олон зовлон байдаг. Тэр зовлонгууд байдаг боловч бид Бурхны үгийг уншиж, сонсож, цээжилж тэгж явах явц донд тэр үг бидний сэтгэлд тайтгарал болдог, баяр хөөр болдог. Мөн шин эр зоригийг өгч тэр зовлонг ялахад хүргэдэг байгаа. Эзний үг миний сэтгэлд баяр баясгалан байгаагүйсэн бол би зовлон зүдүр дотроо мөхөх байлаа. Христэд итгэгч хүн зовлон байдаггүй юм биш, харин олон зовлон байдаг. Гэхдээ эзэн хамт байгаа гэсэн тийм итгэл болон эзний айлтсан үг Бурхан бидний нүдэнд харагддаггүй боловч Бурханы амласан үгс бий. Тэдгээр үгс байгаа учраас бид ихээр тайтгарч баяр хөөртэй байж эр зоригтой болж бүхий л зүйлсийг ялж чаддаг байгаа юм. Тэгэд бидний итгэл эзнийг дагахад бүдрөхгүй байхад тусалдаг байх нь. Тийм болохоор эзний хууль таны хууль миний баясгалан байгаагүйсэн бол зовлон зүдүр дотроо би мөхөх байлаа. Бид ч гэсэндээ адилхан сэтгэлтэй байна. Олон зовлон бэрхшээл байгаа боловч
эзний үг байгаа учраас бид тайтгарал болон баяр хөөр зоригийг олж аваад Бурхан бидэнтэй хамт байгаа гэдэгт нь итгэж тэр бүх нөхцөл байдлуудыг ялж чаддаг байгаа. Тиймээс зовлон донд тусалдаг эзэнд найдаж Бурханы үгийг сахих ёстой байна. Дуулал 119-ийн 93-ыг бас харцгаая. 93, 94 хамт уншийе. Заавруудыг тань хизээч үл мартна би. Үүгээрээ та намайг сэргээсэн билээ. Би таних билээ, намайг авраач. Учир нь би заавар журмыг тань эрен хайсан юм. Заавруудыг тань хизээч үл мартна би. Эзний үг бахан заавар гэж байгаа нь. Хууль гэдэг байна, заавар гэдэг байна. Бурхны үгс. Бидний явах замыг зааж өгдөг үгс. Эдгээр үгсийг хизээч үл мартна би. Үүгээрээ та намайг сэргээсэн билээ. Бидний сүнс аврагдах үед ч гэсэндээ Бурхны үгнээс бид Бурхны хайр болон нэгүслийг ухаарч аврагдсан шүү дээ. Аврагдсны дараа ч гэсэндээ олон сорилт зовлон байна. Тэр дундаж Бурхан бидэнтэй хамт байж тусалж өгнө гэдэгт үгээр дамжуулан бид итгэдэг. Тиймээс үүгээрээ та намайг сэргээсэн билээ. Сэргээсэн гэдэг нь биднийг хамгаалдаг, бидэнд тусалдаг гэсэн үг байна. Бидний бүхий л амьдрал донд, зовлон донд Бурхны үг байгаа учраас үгээрээ биднийг тайтгаруулж, хамгаалж, биднийг сахидаг бахнэ. Би таних билээ, намайг авраач. Давид би таних гэж байна, эзнийх гэж байна. Ром 1:6-аас харах юм бол та нар ч мөн Есүс Христийнх болохоор дуудагдсан. 1-р Коринт 6:19-аас харвал та нар өөрсдийнх биш бөгөөд Бурхан та нарыг үнтэйгээр худалдан авсан. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуул гэсэн байгаа. Аврагдсан хүн бол миний сүнс, миний биеч эзэн цусаараа худалдаж авсан гэдгийг мэдж байгаа. Там руу явах байсан биднийг гим нүглийн төлөөсийг төлж бидний өмнөөс хараал болон шийтгэлийг авч эзэн үхэж урсгасан цусаар бидний гим нүглийг мөнхөд уучлж өгсөн. Тиймээс эзний цусаар үнтэйгээр биднийг худалдаж авсан. Тийм үгс Библийн энд тэндгүй байгаа. Та нар өөрсдийнх биш бөгөөд та нарыг үнтэйгээр худалдан авсан. Одоо миний сүнс, миний биеч, миний амьдрал бүхэлдээ эзэн цусаараа худалдаж авсан учраас эзнийх бахна. Эзнийх гэдэгт нь итгэх нь эзний хүслийн дагуу амьдрахыг хэлж байгаа. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуул гэсэн. Бид Бурханы хүслийг үйлдэн Бурханы алдрын төлөө амьдрах ёстой. Ром 14:7-8-дээрээс харах юм бол бидний хинэн ч өөрийнхөө төлөө амьдрдаггүй, хинэн ч өөрийнхөө төлөө өгдөггүй. Бид амьдралаач эзний төлөө амьдрдаг, бид үхлээч эзний төлөө өгдөг. Тиймээс амьдрсан ч үхсэн ч бид эзнийх гэсэн байгаа. Бидний хинэн ч гэж байгаа. Аврагдсан, дахин төрсөн Христэд итгэгчд бахна. Бурханыг Аава гэж итгэдэг. Мөнх ам болон мөнхийн найдварыг хамтдаа авсан бид бахна. Бидний хинэн ч өөрийнхөө төлөө амьдрдаггүй. Өөрийнхөө төлөө өгдөггүй. Зөв үү? Хариултыг нь хараад байгаарай. Уг нь зөв л дөө. Гэхдээ миний амьдралтай жоохон таарахгүй байгаа болохоор бас нүүр бардам өөртөө итгэлтэй хариулж чадахгүй байх шиг байна. Өөрийнхөө төлөө амьдрдаг хүн байхгүй байх ёстой. Өөрийнхөө төлөө өгдөг хүн ч байхгүй.
Бид өөрсдийнхөө төлөө амьдрах эрх байхгүй. Ягаад минийх гэх юм байхгүй. Миний бие, миний сүнс, үлдсэн амьдрал маань бүхэлдээ эзэн цусаараа худалдаж авсан учраас эзнийх бахна. Одоо эзнийх болохоор эзний хүслийн дагуу эзний хүсэж байгаагаар амьдрах ёстой. Тиймээс биеэрээ Бурхныг алдаршуул гэсэн. 1-р Коринт 10:31 дээр тиймээс та нар эдсэн ч уусан ч юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий. Эзнийх учраас эзний төлөө оршин байгаа. Амьдэрсэн ч эзний төлөө амьдарч, үхсэн ч эзний төлөө үхнэ. Амьдэрсэн ч үхсэн ч бид эзнийх. Бид өөрсдийнх биш, бид эзнийх учраас өөрийнхөө төлөө амьдрах эрх байхгүй, өөрийнхөө төлөө өөхөх эрхч байхгүй байна. Эзний хүсэл гэвэл амьдарч ийм ч юм хийн, тийм ч юм хийн. Эзний хүсэл гэвэл үхэн. Одоо амьдарсан ч үхсэн ч зөвхөн эзний хүслийн дагуу. Эзнийх учраас тийм бахан. Тиймээс Иохан 17-гийн 10-аас харах юм бол Есүс загалмай дээр үхэхийн өмнөх шөнө уртаар залбирсан тэр залбирал донд миний бүх юм таних бас минийх. Миний бүх юм таних бас минийх гэсэн байгаа. Энэ нь Есүс биднийг аврахын сацуу аврагдсан Христэд итгэгчдийн өчил бахна. Аврагдсан бид бүхэн биднийг бүтээсэн нэг нь ч эзэн. Бидэнд Бурхны дүр төрхийг өгч тэр сүнсийг өгсөн нэг нь ч Бурхан. Бурхны цорын ганц хүү өгж урсгасан тэр үнэт цусаар биднийг аварч өгсөн нь ч Бурхан байгаа. Тиймээс минийх гэх юм нэгч байхгүй. Миний бие, миний сэтгэл, миний залуунаас бидний бүх амьдрал зөвхөн эзний төлөө оршин байгаа зүйлс. Зөвхөн ам хэлээрээ эзнийх биш бахна. 1-р Коринт 7:23-аас харах юм бол та нарыг үнтэйгээр худалдан авсан юм хүмүүсийн бол бүү бол гэсэн байгаа. Үнтэйгээр худалдан авсан өөр орчуулга дээр маш үнтэйгээр худалдаж авсан. Ямар үнтэйгээр авсан бэ? 1-р Петр 1:18-аас харах юм бол та нар алт мөнгө мэтийн устдах зүйлсээр бус харин мөхөшгүй бозартаагүй алга болохгүй. Тэр алтнаас ч илүү үнэтэй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсон гэж байгаа. Бурхны цорын ганц хүү амиа орхиж урсгасан үнэтэй цусаар нь биднийг аварч өгсөн. Энэ ямар өндөр үн вэ? Ийм өндөр үнээр авсан учраас одоо хүмүүсийн бол бүү бол би өөрийнхөөч боол биш, хэнийч боол биш, гим нүглийнч боол биш. Есүс Христийн боол бахна. Бид нэр энэ дуулал дээр гарч байгаа үгийн дагуу би таних билээ. Би таних, би эзнийх ингэж өчөх ёстой байна. Энэ нүчлийг хэлсэн хүн одоо эзнийх юм шиг амьдрах ёстой шүү дээ. Өөрийнхөө төлөө амьдрах эрх байхгүй, өөрийнхөө төлөө өөхөх эрх байхгүй. Эзний хүсэл бол амьдарч, эзний хүсэл бол үүнийг болон түүнийг гин. Эзний хүсэл бол өгчөж болно. Бид нар бүгд эзний алдрын төлөө л оршин байгаа бахна. Тиймээс энэ дуулал номон дээр гарч байгаа үгийн дагуу
Би таних үлээ гэсэн багаз. Би таних үлээ. Намайг авраач. Авраач гэж байгаа үг нь бидний амьдрал донд эзэн биднийг хамгаалж сахина гэсэн үг. Ямар ч зовлон донд эзнийг учраас эзэн сахин хамгаалж өгөх нь байна. Тэгээд дуулал 119-ийн 97-г хамтдаа уншия. 97. Хуулийг тань би юутай их хайрладаг үлээ. Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг. Хуулийг тань би юутай их хайрладаг үлээ. Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг. Эзний үгийг юутай их хайрладаг үлээ. Бурхан харагддаг уу? Иохан 1:1 дээр эхэнд үг байсан. Үг Бурхантай хамт байсан. Үг өөрөө Бурхан байсан гэж байгаа. Бид үгийг хайрлаж байгаа нь эзнийг хайрлаж байгаа явдал. Хуулийг тань би юутай их хайрладаг үлээ. Эзний хуулийг хүсэн тэмүүлж, эзний үгийг хүсэн тэмүүлж хайрлах бахан. Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг. Өдөржингөө бясалгал минь байдаг гэж байгаа нь юу гэсэн үг вэ? Өдөржин тэр үгийг бодно гэхээс илүүтэйгээр тэр үгийг сэтгэлдээ хадгалаад зогсохгүй өөрийн сэтгэл, өөрийн амьдралыг үгэнд нийцүүлж амьдрах ёстой. Эзний хүсэл гэвэл үүнийг болон түүнийг хийн. Би ичнэн хийхийг хүссэн ч эзний хүсэл биш бол болохгүй. Энэ нь эзний үгийг хайрлаж байгаа гэсэн үг. Энэ нь эзнийг хайрлаж байгаа гэсэн үг. Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг. Бясалгал гэдэг нь өөрийнхөө сэтгэлд байнга хадгалахыг хэлж байна. Сэтгэл болон амьдралдаа тэр үгийг хэрэгжүүлэхийг хэлж байгаа. Тиймээс бүр илүү ариун, бүр илүү итгэл сүсэгтэй амьдарч Бурхантай хамт амьдардаг амьдралаар жинхэнэ аз жаргалыг мэдэрч чадах нь байна. Хуулийг тань би юутай их хайрладаг үлээ. Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг. За ямар байна? Бид бүхэн ямар ч зүйл болж байсан эзний үгийг дандаа боддог. Эзний үгийг бясалгадаг. Дуулал 2 дээрч, дуулал 1:2 дээрч буруу хүний зөвлөгөөгөөр явдаггүй, бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын суудалд суудаггүй хүн өрөөлтэйе. Эзний хуулийг тэрээр багтаж, энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана. Өдөр шөнөгүй бясалгана гэж байна. Өдөр шөнө байхаас үл хамааран сэрүүн байна уу, унтж гин үү, байнга эзний үгийг бодох нь байна. Эзний үгээр өөрийн сэтгэл бялхам дүүрэх нь байна. Энэ Давид тэгэх үед л бидний амьдрал ариун болно. Илүү итгэл сүсэгтэй болно. Итгэл сүсэгтэй амьдрал гэдэг нь Бурханаас эмээх амьдрал. Тэр нь бидний жинхэнэ аз жаргал болох нь байна. Эзний үгийг хүсэн тэмүүлж хайрлаж үхтэй ойр байвал үг намайг хамгаалж өгөх нь байна. Дуулал 119-ийн 103-ыг харъя. Хамт уншия. 103. Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ? Миний аманд зүгийн балаас ч илүү чихэрлэг. Энэ Давид эзний үгийн амт ямар чихэрлэг вэ?
Миний аманд зүгийн балаас ч илүү чихэрлэг гэж хэлсэн байна. Эзний үг үнэхээр чихэрлэг юм байна гэдгийг мэдэрсэн юм шиг байна Давид. Бал нэг ч удаа идэж үзээгүй хүн энэ зүгийн бал амттай гэж хичнээн хэлсэн ч мэдрэхгүй үсттэй. Харин зүгийн бал идэж утсан хүн зүгийн балнаас ч илүү чихэрлэг юм байхгүй гэж мэдж байгаа. Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ? Миний аманд зүгийн балаас ч илүү чихэрлэг. Зүгийн балаас ч илүү аманд минь чихэрлэг. Намайг баярлуулдаг зүйл гэж хэлж байна. Тиймээс Давид энэ амтыг мэдэрч үүнийг гайхширж байна. Үгийг унших, үгийг сонсох дуртай байж, үг цээжлэх дуртай байж, үгийг сэтгэл болон амьдралдаа сахин биелүүлэхийн тулд баяр хөөртэй ханддаг байх. Яагаад? Энэ нь миний сэтгэлд баяр хөөр болно. Зүгийн балаас ч илүү чихэрлэг. Юу гэж бодож байна? Библи тэгж амттай санагдаж байна уу? Амт нь зарим хүн хайрын тухай уншихдаа бол шүнжин нүд нь улаачаал уншаа суудаг. Унтахчгүй уншдаг. Харин Библиэд дэлгэхээр хэдэн ишлэл уншаад л зарим хүн нойр нь хүрдэггүй үед Библи уншдаг гэж байгаа. Библи унших юм бол нойр нь хүрнэ. За тэр бол буруу зүйл ээ, буруутсан зүйл. Мэдээж бид бүхэн бас ядардаг болохоор Библиэр зогсохгүй ер нь юуч уншсан бай, ядарсан биетэй байх юм бол нойр хүрнэ, тэгэх боломжтой. Бид бүхэн Бурхны үгийн амтыг мэдэрчил юм бол цаг хугацаа өнгөрснийг мэдэхгүй. Библи унших ёстой гэж байгаа мөртлөө Библи үнэхээр амттай санагдаж байна уу? Хоол унд амт байдаг шиг Бурхны үгэнд амт байх ёстой. Зүгийн балаас ч илүү чихэрлэг гэж байгаа. Тийм үг миний аманд зүгийн балаас ч илүү чихэрлэг. Тэр үг миний сэтгэл болон амьдралд би үгийг хэрэгжүүлээд явхад тэгж үгийг ухаарахад энэ үг баяр хөөртэй санагдана. Баяр баясгалан болох нь. Дуулал 119-ийн 105-ыг хамт уншия. Таны үг миний хөлдөх дэнлүү, миний замдах гэрэл. Таны үг миний хөлдөх дэнлүү, миний замдах гэрэл. Давид эзний үг бол миний хөлдөх дэнлүү, миний замдах гэрэл гэсэн байгаа. Тас харанхуй шүн. Дэнлүү байхгүй бол зам олж авахд хэцүү. Би дээр үед нончун чуулганд өргөдөөд семинар хийж байсан. Гэргээтэй үед чуулганы нэг ахлагчинд очиод оройн хоол идээд тэгээд буцахдаа нэг хол зай биш болохоор ганцаараа алхаад сүм рүүгээ явхаар болсон. Гэтэл яваад байсан чинь зам нэг л биш ээ. Замаа алдчихсан, төөрчихсөн. Яагаад? Харанхуй болчихсон болохоор. Уг нь зам байгаа. Гэхдээ мартчихсан, зөрөө явчихсан байгаа. Гэтэл заавалрлаа гэд семинарын цаг болох гээд байдаг. Тиймээс нэг хэдэн хүмүүс тэндээс ирж байна. Тиймээс асуусан. Энэ хавьд нэг сүм байгаа, хаашаа явах вэ? Сүм үү? Намайг дагаад яваарай. Бидрийг дагаад яваарай гэсэн. Тэгтэл сүм рүү явж исэн хүмүүс байгаа. Тиймээс илтгэгч нь тэр сүмд очиж үг сонсохоор очиж байгаа хүмүүсийг дагаад орсон. Бодоод утсан чинь шалтгаан нь дэнлүү байхгүй байсан болохоор төөрсөн байгаа. Уг нь зам байгаа, гэхдээ харагдаагүй учраас зөрөөд явчихсан. Саад
бүдрэх юм байсан ч буруутах юм бол тэнд бүдэрж унана. Тиймээс дэнлүү бидний явах замыг харуулдаг байгаа. Тиймээс таны үг миний хөлдөх дэнлүү, миний замдах гэрэл. Тас харанхуй энэ ертөнцид эзний үг л биш бол бид нар зөв амьдарч чадахгүй. Явах замыг минь зааж өгдөг тэр дэнлүүтэй адилхан энэ харанхуй ертөнцид Бурхны үгийн дэнлүү бидний явах замыг харуулдаг. Эзний үг миний хөлдөх дэнлүү, миний замдах гэрэл гэсэн магтан дуун дээрч байгаа. Эзний ногдож буй амтад үгс амьдралын мөнхийн үгс. Мөнхийн амьдралын үгс итгэл замыг заадаг. Итгэл замыг заадаг гэж байгаа. Библийг мэдэхгүй бол төөрдөг бахнэ. Магтан дуун дээр бас байгаа шүү дээ. Замуугийн өргөн зээлүүд хэр талаар хэрэн хавь замаа олохгүй зүг бүрт хийсэнтэй нүшлэх намайг хараад тэр диавол лэглэн шолно. Агуу. Бурхны үгийг мэдэхгүй бол зам үгүй өргөн зэлүүд хээр талаар хэрэн хаан замаа олохгүй. Яг тийм хүнтэй адил бахна. Эзний үг бол бидний явах замыг маш тодорхой харуулдаг. Бурхны хүсэл болон Бурхны төлөвлөгөө алдрын төлөө амьдрах нь юу вэ гэдгийг бид бүхэнд заан харуулдаг байна. Тиймээс эзний үг миний хөлдөх дэнлүү, миний замдах гэрэл бахнэ. Ариун сүнс Бурхны үгээр бид бүхний явах замыг бидэнд харуулж өгдөг байнга. Итгэлийн амьдрал бол зүгээр нэг тууштай чуулганд ирж очин байх, магтан дуулаад, хамтдаа залбираад л нэг хэдэн төгрөг өргөөдөл ахан дүүстэй мэдлээд салаад тэгэх явдал биш ээ. Чуулган бол юу вэ? Ханзыг нь тайлах юм бол сургагдахын тулд, Бурхны үгээр сургагдахын тулд цугладаг газар. Бид бүхэн цуглах болгондоо ариун сүнс Бурхан бид бүхэнд явах замыг зааж өгдөг. Тэр үгийг ухаарах нь бидний ухаанаар болдог юм биш, харин ариун сүнс зааж харуулдаг. Тиймээс бид хамтдаа цуглан залбирч нөхөрлөх явцдаа Бурхны зааж байгааг сурдаг. Тиймээс сургагдахын тулд цугладаг газар бол чуулган бахна. Эхний чуулганд цуглаж байгаа зорилго нь энэ үгийг сурахын тулд бахна. Тиймээс үгийг сайн сонсох хэрэгтэй. Сонсоо зогсохгүй. Бас хуваараа унших хэрэгтэй, тийм ээ. Илчлэл 1:3-аас харах юм бол энэхүү иш үзүүлгийн үгсийг уншигч ба сонсогчд үүнд бичигдсэнийг нь сахигчд ерөөлтэйе. Учир нь цаг ойрхон байна гэсэн. Уншиж сонсох нь сурж байгаа явдал. Тэгээд үүнд бичигдсэнийг амьдрал дундаа хэрэгжүүлэх нь сахих нь ерөөлтэйе гэж байна. Дэмэс дуулал 32:8 дээрээс харах юм бол би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө. Тийм үг байгаа. Эзэн бидний явах ёстой замыг зааварлан зааж харуулдаг. Тэгээд тэр замаар явах нь үгүй юу гэдгийг ширтэн харж идэг. Би дээр үед чэжүүд нэг хүнтэй уулзахаар очсон. Тэгээ нэг хүнээс зам асуусан. Тэр үед нэг ихч тэгсэн. За энэ замаараа чигээрээ явж байгаа дийшээ эргээд ингээрээ тэгээрээ гэж зам зааж өгсөн. Гэтэл явж исэн чинь нэг гудам гараад ирсэн. Тиймээс би мэдгүй хаашаа ирэхээ мэдгүй эргэлзээд байж исэн чинь үгүй наадах чинь бишээ тийшээ яваач гэж тэгсэн.
зам зааж өгчөөд яг заасан замаар нь явах нь үгүй юу гэдгийг тэр хүн ажиглаад харж исэн байгаа. Үнэхээр найрсаг байгаа биз. Эзэн бидний явах замыг зааж өгөөд бас ширтэн харж идэг. Зөвлөдөг тэр замаар явах нь үгүй юу гэдгийг. Явахгүй бол зэмлдэг бахан. Би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө. Нүдмэн чамайг ширтэн чамд зөвлөнө. Ухаангүй адуу луус шиг бүү бай. Хазаар ногтоор оосрлон барихгүй бол тэд чам руу ойртдоггүй босоо. Адуу луус хазаар ногтоор оосралдаг. Үхрийг хамраас нь хөтөлж явдаг. Хүчээр дагуулах бишээ. Ухаангүй адуу луус шиг бүү бай гэж байна. Харин чимээг өхнөр явахгүй бол хазаар ногтоор оосрал гэж байна. Түүний дараа дуулал 119-ийн 111-ийг хамт уншийе. 119-ийн 111 хамт уншийе. Зүрхнийхээ баясгалан болгохоор зарчмуудыг тань би мөнхөд өв болгон авав. Зүрхнийхээ баясгалан болгохоор зарчмуудыг тань би мөнхөд өв болгон авав. Ямар үг бол зарчмуудыг тань би гэж байна. Эзний үгээр би мөнхийн өвтөө болов гэж байна. Аврагдсан хүн бол аврагдсан хүнд Бурхны амласан мөнхийн өв гэж байгаа. Тэдний өв мөнхөд байна гэж гарч байгаа. Энэ газар дээр бол баячууд өөрийнхөө үр хүүхдэд эд хөрөнгөө өвлүүлэх. Тэр бол хэдэн 10 жилийн л зүйл үсттэй. Удахгүй алга болох зүйл. Харин Бурхан биднийг аварсан Бурхан маань бид бүхэнд мөнхийн өвийг өгсөн байгаа. Тэдний өв мөнхөд байна гэсэн. Мөнхийн сүнслэг суу алдарт найдварыг өвийг өгсөн. Энэ газар дээр ч Бурхан бид дуулууртай байгаагийн хэмжээнд бидэнд тусалдаг, удирддаг. Мөнхийн өвийг өгдөг. Тиймээс зарчмуудыг тань би мөнхөд өв болгон авав. Юу гэсэн үг бол? Эзний үгээр эзэн бидэнд өгөхийг хүсэж байгаа амласан өв гэж байгаа. Үгэнд дуулууртай байх нь надад өв болох зүйл бахна. Тиймээс зарчмуудыг тань би мөнхөд өв болгон авав. Зүрхнийхээ баясгалан болгохоор гэж байна. Аврагдсан хүн энэ газар дэлхий дээр бидний жинхэнэ өв гэж байхгүй. Ядуу зүдүү байсан ч тэр нь түр зурынх, баян чинэлэг байсан ч тэр нь түрхэн зурын дараа алга болно. Юу ч биш. Харин Бурхны бидэнд өгөх гээд байгаа өв нь энэ газрын юм биш байх нэ. Бурхны үг бол бид бүхэнд өгөгдөх мөнхийн өвийн шилжүүлгийн гэрчилгээ ахна. Ямар нэгэн өв залгамжлалыг өгөхдөө шилжүүлгийн гэрчилгээ гэж юм байна. Бурхны үгч гэсэндээ бид бүхэнд мөнхийн өвийг авахд шилжүүлгийн гэрчилгээ болж өгж байгаа зүйл байна. Тиймээс Давид дуулал 119-ийн 56 дээр дуулал 119-ийн 56-г хамтдаа харъя. 56 хамт уншийе. Заавар журмыг тань биелүүлэх нь надад ёроол болсон юм. Надад ёроол болсон юм аа. Заавар журмыг тань биелүүлэх нь. Тэгэхээр бидний өв, бидний хөрөнгө хэрвээ үл хөдлөх хөрөнгө байна уу? Банкнд байгаа хадгаламжийн
мөн хэдвэ тэгж тооцох биш Давидын хэлж байгаагаар миний ерөөл нь энэ юм а гэж байна. Заавар журмыг тань биелүүлэх нь Бурхны үгийг биелүүлэх нь надад эргэж ирэх ерөөл бахна. Мөнхийн өв бахна. Тиймээс бид бүхэн Бурхны үгэнд дуулууртай байх нь энэ газар дэлхийгээр зогсохгүй эзний өмнө очиход мөнхийн өвтэй шууд холбоотой зүйл байгаа. Яг адилхан бид аврагдсан ч харин мөнхийн өв алдар суг хүртэхэд бол ялгаа байгаа. Лук 19-р бүлгээс харах юм бол нэг мааныг 10 маанэ болгосон хүн байгаа. 10 хот захирах эрх мэдэлтэй болгосон. За 5 маанэ болгосон хүн 5 хот захирах эрх өгсөн. Нэг маанэтэй тэр чигээрээ байсан хүнд өөдгүй боол гэж зэмлсэн байдаг. Өөрөө хэрхэн үйлцснийхээ хэмжээнд тохирсон өвийг авж байгаа. Тиймээс заавар журмыг тань биелүүлэх нь надад ерөөл болсон юм а гэсэн. Бид Бурхны үгэнд дуулууртай байх юм бол энэ дэлхий дээр зогсохгүй эзний өмнө очиход тэр нь мөнхийн өвтө холбогдох зүйл байгаа. Илчлэл 22-ын 12 дээр харагтун би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлцснийхэн дагуу буцаан төлөх шагнал минь надтай хамт байгаа. Хүн бүрд үйлцснийхэн дагуу. Матай 16 дээрч би эрэхтэй хүн бүрд үйлийнхэн дагуу хариу өгнө гэсэн. Үйлийнхэн дагуу хариу өгнө гэсэн үг олон бий. Тиймээс бид Бурхны үгэнд дуулууртай байх нь тэр нь миний ерөөл, миний өв, миний хөрөнгө болох нь байна. Яаж одоо энэ өв хөрөнгөө ихсэхгүй гэж бодох биш. Харин Бурхны үгэнд дуулууртай байх нь тэр нь надад өв хөрөнгө болох юм байна гэж бодох хэрэгтэй. Итгэлийн амьдралаараа сайн амьдарж байгаа хүн нь сүнслэг байдлаар баян хүн байх нь. Мөнхийн өвийг эзэмшиж байгаа хүн байх нь. За тэгээд Дуулал 119-ийн 133-ыг харъя. Дуулал 119-ийн 133 хамтдаа уншия. Алхмуудыг минь үгэн дээрээ тогтоож ямар ч ёс бусан намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч. Алхмуудыг минь үгэн дээрээ тогтоож. Алхмууд миний алхмуудыг миний алхам бүрийг эзэн та үгэн дээрээ тогтоогооч. Эзний үгийг дагаж алхмаар явуулж өгөөч гэж байгаа юм. Англи Библи дээрээс харвал order my steps. Миний алхаа гიშгийг тушааж өгөөч. In thy word Бурхны үгэн донд удирдах өгөөч. Алхмуудыг минь үгэн дээрээ тогтоож. Ямар ч ёс бусан намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч. Миний алхам эзний үгийг дагаад амьдрах юм бол ямар ч ёс бусан гим нүгэл намайг захирч чадахгүй. Давид тэгж залбирсан байна. Алхмуудыг минь үгэн дээрээ тогтоож. Миний алхам бүрийг эзний үгийг дагаад явхад тэгээд ямар ч ёс бусан гим нүгэл намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч. Үгнээс холдох юм бол гим нүгэл дунна. Бид Бурхны нэгүслэр мөнхөд золигдсон Христэд итгэгчид гим нүглийн шийтгэлээс, гим нүглийн хөлсөөс аврагдаад зогсоогүй. Энэ дэлхий дээр амьдрах хугацаанд гим нүглийн хүч гэж юм бий. Тэр гим нүглийн хүчээс би өөрийгөө хамгаалах ёстой. Гим нүглийн хүч. Одоо ч миний сэтгэл дотор өөрчлөгдөөгүй хуучны зан чанар.
Тэр нь гим нүглийн хүчин зүйл байна. Буруутах юм бол дахиад тэр гим нүгэл дотроо явж байна. Гимт чанар бий. Бас энэ ертөнцид олон гим нүглийн уруу татлага бий. Бузар сүнс биднийг аврагдсан гэд биднийг зөнгөөр норхихгүй, авралыг мань булаахгүй ч тэр хүнийг итгэлийн амьдралаар амьдрч чадахгүй хүргэдэг. Муу найзыг миний хажууд тавьдаг ч юм уу? Аль эсвэл ертөнцийн уруу татлагыг явуулдаг. Тэр нь гим нүглийн хүчин бахан. Тэр бүхий л гим нүглийн хүчнээс хамгаалах ёстой. Есүсийн айлдсан хэлсэн залбирал донд биднийг уруу татлагад бүү автуулаач. Аврагдсан хүн үе үе их сорилтод орох боломжтой. Есүс ч гэсэндээ диаволд соригдсон шүү дээ. 3 сорилтыг үгээр ялсан байгаа. Түүгээр зогсоогүй. Есүсийн загалмайн доор хүртэл ирээд чи бурхны хүү юм бол наанасаа буугаад ирээч гэсэн. Тэгвэл бид итгэя гэдэг. Есүс магадгүй за гэд загалмай дээрээс буугаад ирсэн бол зам золигнууд гэд буугаад ирсэн бол Есүс бол тэгвэл авралын үйл хэргийг биелүүлэхдээ бүтлгүйтэх байсан. Бид бузар сүнсний ямар ч сорилт байсан түүнийг ялаад гарах ёстой. Диавол биднийг тасралтгүй сорино. Өөрчлөгдөөгүй хуучин зан чанараас маань сорилт ирнэ. Өөр бусад хүмүүсээр дамжуулан сорилт ирнэ. Диаволын олон төрлийн орхинууд тийм сорилтууд бидэнд ирнэ. Түүнийг ялахын тулд хичээх ёстой. Хичээнгүй залбирах ёстой. Гим нүглээ уучлуулснаар л баярлаад байж байх биш. Бидэнд байн ойртож ирдэг гим нүглийн хүчийг ялахад туслаач гэж залбирах ёстой үсттэй. Мөнхийн гим нүглээ уушлуулсан хүн гим нүгэлдээ чирэгдээд яваад байж болох уу? Тиймээс алхмуудыг маань эзний тогтоосон замаар явхад удирдах өгөөч гэж чин сэтгэлээсээ хүсэж залбирах ёстой. Дуулал 37-гийн 23 дээрээс харах юм бол хүний алхмууд эзнэр тогтоогдох хагаад замд нь тэр баярладаг гэж байгаа. Бурхан хүний алхмыг хэний? Аврагдсан хүн Христэд итгэгчийн алхмыг тогтоодог. Аврагдах юм бол эзний өмнө очих хүртэл бидний замыг тогтоочихсан байдаг Бурхан. Хүний алхмуудыг тогтоодог, явах замыг нь тогтоочихсан байгаа. Тэгээд тэр замаар явах нь үгүй юу гэдгийг харж байдаг. Тэгээд тэр замаар нь явж байвал баярладаг. Замд нь тэр баярладгаа гэсэн байгаа. Тэгээд ямар ч ёс бусан намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч гэсэн. Тэгэх юм бол ямар нэгэн сорилт юм уу, уруу татлага тэдгээр зүйлсийг ялч чадна. Гим нүгэл намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч гэж залбирах нь байна. Гим нүгэл биднийг захирахгүй бахаар. Аврагдсан хүн гим нүглээ уушлуулсан гэд гим нүгэлд чирэгдээд явж болох болов уу? Мөнхөд гим нүглээ уушлуулсан болохоор за там руу бол явахгүй байлгүй дээ. Тийм сэтгэлтэй байж ивэл аврагдсан уу гэдгээ бодож үзэх хэрэгтэй. Аврагдсан бол Бурхны хүслийн дагуу үлдсэн амьдралдаа амьдрах хэрэгтэй, тийм ээ? Дуулал 119-ийн 147-г бас харъя. 147 148 хамтдаа уншия. Үүр цайхаас өмнө босож тусламж гуйн хашгирдаг билээ би. Үгсийг тань хүлээдэг билээ би. Үгийг тань тунгаахын тулд шөнийн манааны өмнө би нүдэ нээдэг.
Энэ Давидын гэрчлэл байгаа. Үүр цайхаас өмнө босож тусламжгүй хашгирдаг билээ. Үүр цайхаас өмнө. Үүр орхоос өмнө. Унтаж байгаад Бурхныг дуудаж байна. Бурханд талархаж залбирж байна. Чин сэтгэлийн залбирал хийж байна. Үүр цайхаас өмнө босож тусламжгүй хашгирдаг билээ би. Үгсийг тань хүлээдэг билээ. Үгийг чин сэтгэлээсээ хүсэн хүлээх. Үгийг тань тунгаахын тулд шүний манааны өмнө би нүдэ нээдэг. Эзний үгийг тунгаахын тулд, тунгаан бодохын тулд шүн унтж байгаа дуртал сэрж байна. Шүний манааны өмнө би нүдэ нээдэг. Энэ Давид ямар их эзний үгийг хүсэн хүлээж байсныг хараарай. Шүн унтаж байгаа туртал Бурхны үгийг тунгаах гээд шөнөөр хүртэл босож байна. Талархаад залбирч байна. Бурхны үгийг бясалгаж байна. Хүмүүсээ шүн унтаж байгаад яадаг вэ? Яах вэ? Унтан л үсттэй. Унтахаас өмнө Бурхны үгийг нэг тунгаагаад үзээрэй. Сонсон үгээ, сурсан үгээ бодоод цээжээр уншиж чадах үгээ бас дотроо нэг цээжээр уншиж үзээд тэр нь тунгааж байгаа явдал бахна. Эзний хуулийг өдөр шөнөгүй бясалгана гэсэн. Өдөр шөнөгүй бясалгана гэдэг нь байнга Бурхны үгийг бодохыг хэлж байгаа. Би эзний өдөр сургаал заая гэвэл 7 хоногийн турш тэр сургаалаар орох үгээ бэлдэн боддог. Унтж байгаа туртал, унтахаас өмнө хүртэл үгээ бодно. Тэгэх юм бол ажиргалтай нь энэ үгийг ухаарахад туслаад байдаг. Тэр үгээ мартчихгүй гэсэндээ зарим үед тэмдэглэх ёстой байдаг. Нэг хүн тэгж байгаа. Унтахдаа дэвтэр бал хоёроо хажуудаа тавьж унтдаг. Тэгээ залбирж итл Бурхан үг ухааруулах юм бол тэрийг тэмдэглэж авах гээд. Гэтэл унтж байгаа тэмдэглэхэд хэцүү шттэ. Тиймээс зарим үед мартчихгүй гэсэндээ тэгэл бодоол хондог гэж байгаа. Тэгээд өглөөн сэрээд энэ үг чинь ямар үг илээ тэгээ бодогддог дахиад. Бодогдох юм бол тэгээд дахиад мартахаас өмнө ялс тэмдэглэх ёстой. Бурхан бидэнд үе үед нь үгийг ухааруулдаг, тунгааж байх явцад тэр үгийг илүү гүн гүнзгий ойлгож ухаарахад тусалдаг байгаа. Үгийг тань тунгаахын тулд шөнийн манааны өмнө би нүдэ нээдэг. За энэ Давид үгийг ямар их хүсэн хүлээдэг байсныг нь харж болж байна. Давид 145, 146, 147 гарах юм бол хашгирна гэдэг үгийг давтан 3 удаа хэлсэн байгаа. 145 дээр зүрхнийхээ угаас би дуудан хашгирна. Аяа эзэн надад хариулаач. 146 дээр танийгаа би дуудан хашгирна, намайгаа авраач. 147 дээр үүр цайхаас өмнө босож тусламжгүй хашгирдаг билээ би. Үгсийг тань хүлээдэг билээ. Хашгирна гэсэн үгийг давталтайгаар 3 удаа хэлсэн байна. Хашгирж байгаа нь Бурханд чин сэтгэлээсээ залбирж байгааг хэлж байгаа зүйл. Есүс Гетсеманы цэцэрлэгт миний хүслээр биш харин танихаар болог. Яг энэ залбирлыг 3 удаа давтан хийдэг үсттэй. Энэ залбирлыг ямар чин сэтгэлээс хийсэн болоод энэ нүүрэн дээгүүр нь тусалж байсан энэ хөлс нь цусны тусал мэт газарт тусалж байгаа гэсэн. Есүс ч гэсэндээ махан бие нь яг л бидэнтэй адил ийм махан бие. Ядарна. За бас цанган
үлсэн, гуниглан, Есүс зарим үед бас уйлчж байсан. Махан биеийн ямар нэгэн зовлон өвдөлт байх юм бол яг л адилхан энэ өвдөлтийг мэдэрдэг. Бидэнтэй яг адилхан хүний бие. Гэтэл хүний авж болох хамгийн том ичхүүр зовлон, загалмайн зовлон авсан. Гим нүгэлгүй цорын ганц хүү Бурхны энэ ертөнцийн дээр Есүс ирээд гим хийсэн удаа ганц ч байхгүй. Бидний ч сахиж чадаагүй хуулийг бүрэн гүйцэд захин биелүүлсэн. Гэтэл тэр нэгэн хамгийн хүнд гэмтэн юм шиг цаазын ял аваад ташуурдуулаад загалмайг үүрээд тэр хяргагчийн өмнө очихоор явсан. Түүнийг Есүс мэдсээр байсан мөртлөө загалмай руу явах нь амар байсан болов. Болж өгвөл энэ аягийг надаас өнгөрүүлээч. Есүсийн загалмайн зовлонгийн аяг Есүсээс өнгөрчих юм бол бид бүхэн тэндээс ууж там руу явах ёстой. Бидний уух ёстой Бурхны шүүлт болон уур хилэнг Есүс уух ёстой болсон. Энэ аягийг надаас өнгөрүүлээч. Гэвч миний хүслээр биш, харин танихаар болог. Аавынх нь хүсэл бол гим нүгэлгүй цорын ганц хүн өмнөөс нь нөхөж, өмнөөс нь шүүгдэж биднээс шүүлтийг өнгөрүүлэх бахна. Тиймээс Есүс ч гэсэндээ махан биеийн тийм зовлон хүсээгүй байсан, хүсэхгүй байсан. Миний хүслээр биш, харин танихаар болог. Өөрийнхөө хүслийг Бурхны өмнө буулгахад тийм хэцүү байгаа юм тэр нь. 3 удаа яг адилхан залбирдаг. Би Чоллан намд нэг чуулган байгаа. Тэнд анх манай чуулганы итгэгчид олон болоод л тэгээд чуулганы барилга барих хэрэгтэй болсон. Гэтэл газар байхгүй байсан. Тэгээд газар хайгаад энэ тэрнгээр явж исэн. Гэтэл манай нэг живсан юм. Өөрт нэг будааны талбай байсан. Гэтэл тэр газар нь хот төлөвлөлтөнд ороод тэгээд барилга барих зориулалтын газраар сольсон. Үнэхээр одоо гоё газартай болсон. Гэтэл чуулганаас одоо мөнгө төгрөгч байхгүй, чуулган барих газар хэрэгтэй байна гэж байгаа. Тиймээс энэ живсанымын сэтгэл амар бах уу? Мэдээж одоо энэ газараа өгвөл сайхан байгаа. Гэтэл тэр хүн үнэхээр харам зантай хүн байсан. Өгч чадахгүй байгаа юм. Ямар их шаналсан болоод имлэг хүртэл хөвцсөн болоо. Нэрээ шүү. Ямар их шаналсан болоод хэн нэгэн газараа өгч гэж хэлээгүй өөрөө дотроо л шаналаад байсан. Гэтэл над руу нэг өдөр залгасан. Сөүлд байхад дуудлага ирээд пастраа би энэ газараа чуулганы газар болгож өгье. Ийм шийдвэр гаргахад ямар хэцүү байсан болоо. Тиймээс би за баярлаа. Тэгээд тэр газар дээр нь барилга барьсан. Аль чуулган болохыг нь хэлэх үү яах вэ? Сүнчон чуулган байгаа. Тэр хүн одоо л эзний өмнө оччихсан байгаа. Сайн зүйл хийсэн байгаа эзтэй. Эзэнд түүнийг өргөсөн нь үнэхээр сайн зүйл болсон. Өөрийнхөө хүслийг буулгаж Бурхны хүсэлд дуулууртай байх нь тийм хэцүү байгаа. Есүс ч гэсэндээ миний хүслээр биш, харин танихаар болог. Ингэж залбирах гэж нүрээр нь урсах хөлсөн цусан тусал мэт туслахаар л залбирч байсан. Өөртөөгөө хийж байгаа тэмцэл байгаа юм аа. Бид бүхэн зарим үед Бурхны хүсэлд бууж өгөхийн тулд өөртөөгөө тэмцэх ёстой. Тиймээс залбирах ёстой.
Миний хүслээр биш харин танихаар болог. Бурханд чин сэтгэлээсээ Бурхны үгээр Бурхны хүслээр болоосой гэж залбирч Бурхантай жинхэнэ нөхөрлөл бий болохын төлөө бид бүхэн Бурхны хүсэлд өөрийнхөө бүх амьдралыг буулгах нь юу юунаас илүү чухал байна. Тэр нь Христэд итгэгчийн жинхэнэ итгэлийн амьдрал. Чуулганд бол хичээнгүй явдаг, хамтдаа залбирдаг, магтан дуудуулдаг, өргөл үртэл тохируулс хийгээд өргөдөг, нөхөрлөлд ордог тэгсэн мөртлөө дуулууртай байхдаа дургу хүн бий. Бидний махан бие бол дургу. Дуулууртай бай гэвэл зовлон байна, золиос байна. Махан бие бол дургуйцсан. За дуулууртай байсан ч зүгээр тохируулс хийгээд тэр нь аврагдаагүй хүмүүс бүр илүү сайн хийх зүйл мэдхүү. Ямар хичээнгүй хийдэг вүлээ. Гэтэл өөрийнхөө хүслийг Бурхны өмнө буулгаж тавина гэдэг бол болж өгдөггүй. Тиймээс Давид Бурхны үгийг тунгааж Бурхны хүслээр амьдрахын тулд шөнийн манааны үеэр хүртэл босож Бурхныг дууддаг байсан гэж байгаа. Бурхны хүслийг үйлдэх хүчийг олж авахын тулд Бурхны хүслийн дагуу амьдрахын төлөө бид ч бас тэгэх ёстой. Махан биеэ ялах ёстой. Аврагдсан хүн эхлээд өөрөө өөртөөгөө тэмцэлд ялах ёстой. 1-р Петр 2:11 дээр хайртуудаа сэтгэлийн чинь эсрэг дайддаг махбодын хүсэл тачаалуудыг цээрлэл гэж байгаа. Бидний дотор байгаа махан биеийн хүсэл тачаал энэ сэтгэл маань сүнс маань Бурхны үгэнд дуулууртай байхад дуртай байдаг, хүсдэг. Харин махан бие маань хүсдэггүй, дургуутдаг. Махан биеийн хүсэл тачаалуудыг бид цээрлэх ёстой. Ариун сүнсээр ялах ёстой. Тэр нь Христэд итгэгчийн амьдрал, ялалт байгуулсан амьдрал байгаа. Тиймээс өдөр шөнөгүй бясалганаа гэсэн. Үүр цайхаас өмнө босож үхсийг тань хүлээдэг. Шөнөөр борчвол бодож байгаа юм биш. Харин тийм сэтгэлээр, тийм бодлоор, тийм үйлдэлээр Бурхны үгийг хэрэгжүүлж амьдарч байгаа тэр бүх амьдрал нь Бурхны үгийг тунгааж байгаа амьдрал байгаа. Тиймээс Христэд итгэгчийн амьдрал бол Бурхны хүслийн дагуу амьдарч чадах Давидын хэлсэнчлэн заавар журмыг тань биелүүлэх нь надад ёроол болсон юм аа. Энэ ертөнцийн дээр хичнээн их эд хөрөнгөтэй янз юмтай байсан ч Бурхны үгийг хэрэгжүүлдэггүй хүн бол Бурхныг харахад ядуу дорой хүн бахна. Тиймээс Лук 12:21 дээр өөрийнхөө төлөө эд баялагийг хураадаг хүн юм байдаг бөгөөд тэрээр Бурханд үл бялхдаг болоо. Энэ ертөнцийн хүмүүс бол тийм хүмүүс. Аврагдсан хүмүүс буруутах юм бол бас өөрийнхөө төлөө бол сайн амьдардаг, сайхан амьдардаг. Харин Бурханд бол үл бялхдаг. Энэ нь юу гэсэн үг вэ? Бурхны үгийг сахин биелүүлдэггүй амьдрал бол Бурханд үл бялхаж байгаа амьдрал байна. Бурхны өмнө мөнхийн өвтөө болох хөрөнгөгүй болж байгаа юм. Заавар журмыг тань биелүүлэх нь надад ёроол болсон юм аа. Өнөөдөр ч болтугай эзэн ирэх юм бол юу болох юм шиг байна? Аврагдсан бид бүхэн аврагдсан үеэс ахуулан эзний өмнө очих өдөр хүртэл яаж амьдэрсэн бэ? Бүгд ил болно. 2-р Коринт 5:10 дээр учир нь бид бүгдээрээ Христийн шүүх судлын өмнө гарч ирэх ёстой. Биеэрээ үйлцэн сайн эсвэл муу бүхнийхээ төлөө хүн бүр хариугаа авах болно. Эзний хүслийн дагуу амьдарсан сайн, эзний хүслийн дагуу амьдарч чадаагүй нь муу. Махан биеийг дагаж амьдарсан муу зүйл, ариун сүнсийг дагаж амьдарсан сайн зүйл. Эзний хүслийн дагуу амьдарсан сайн зүйл, тэгж амьдраагүй бол муу зүйл.
Ингэж сайн мууг үйлцснийхээ төлөө биеэрээ юу үйлцснийхээ төлөө шүүгдэх болно. Христийн шүүх сэнти байгаа. Там руу явах хүн өөрийнхөө үйлцэн муугийн улмаас шүүгдэнэ. Өөрийнхөө хийсэн гимнүглийн хэмжээнд тамд очоод амсах зовлон хүртэл өөр. Харин аврагдсан Христэд итгэгч Бурхны хүслийн дагуу хэрхэн амьдрсан бэ гэдгээс шалтгаалan сайн мууг ялгах тийм шүүлтэнд орно. Түүнийг бодож энэ ертөнцийн ядуу байсан ч харин Бурханд бялхсан баян чинээлэг нэгэн багаасай. Бурхны үгэнд дуулууртай амьдардаг хүн багаасай гэж хүсэж байна. Тэгэх юм бол мөнхийн өв байгаа зогсохгүй энэ дэлхий дээр амьдрах хугацаанд ч Бурхан бидэнд туслана. Тиймээс дуулал номон дээр гарч байгаа үгийг илүү дэлгэрэнгүй хэлж өгч байна. Дараагийн цагт бас дуулал номны үгээр үргэлжлүүлэн сурах болно. Дахин нэг удаа заах болно. Залбирцгаая. Энэрэнгүү бидний Бурхан Аав минь, Бурханаас холдон гимнүгэл дунд амьдарч байсан бид бүхнийг хончноосоо төөрсөн хон шиг махан биеийн хүслийг даган амьдарч байсан бид бүхнийг Бурханы уур хилэн болон шүүлтийг авах зохистой байхад Бурхан та биднийг агуу хайраараа хайрлаж өршөөснөөр аварч өгч мөнхийн ам болон алдарт найдварыг өгсөн таны агуу нэгүсэлд баярлалаа. Одоо үлдсэн амьдралдаа бидний бие сэтгэлч бүгд эзний цусаар худалдагдсан учраас эзэн таних тул бид амьдрсан ч эзний төлөө, өгсөн ч эзний төлөө бүхий л зүйлийг Бурханы алдрын төлөө хийхийг хүсэж байна. Цаашид өөрсдийн махан биеийн хүслийг дагаж амьдрах бус энэ ертөнцийн хоосон зүйлд сэтгэлээ булааг алдахгүй байхаар эзэн та өөрийн ариун үгээр бидэнтэй хамт байж өгөөд Бурхан таны алдар болон хүслийн дагуу амьдрч чадхад тусалж тун удахгүй эзэн таныг ирэхэд таны өмнө ичих зүйлгүйгээр зогсож чадхад бид бүгдийг захирч удирдах өгөөрэй. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.